динамик програмчлалын нэг бодлого байна. За энэ их гоё өгүүлбэртэй болохоор би өгүүлбэрийн бүр амар орчуулж өгч. Яа. Нөгөө Гарри Поттер гэлөө биш ээ. Гарри Поттерс өмнө нэг кино шин ч үлээ. Эльфтэй чинь бүгжний эзэнтэй холбоотой янз бүр сэдвтэй бодлого байна. За. За энэ амар урт өгүүлбэртэй маа. Эхлээд юу гэсэн үг лээ чи газрын дундтай гэсэн лөө. Бүгжний эзэн чинь нэг тийм үлгэр шиг зохиол штэ тий. Тэгээд хамгийн эхлээд Энд гэж амьтад байсан гинэ. За тэр эльф мэлф бол дээр үе амьтад гэж гараад байдаг. Гэхдээ тэр яг бүр том номон дээрээ бол тэр ч одоо бүр хичнээн ч намтай юм. Бүр би биш шиг амар ном байгаа. Бүр том арман нь Silmarillion гэдэг бүр амар тийм том юм байгаа. Бүр том ертөнцтэй. Тэгээ бидний тэр бүгжний эзэн дээр үдсэн нь бол тэр нэг ганц 2 ном л гэсэн үг тий 2 3 ном л байгаа гэсэн. Тэрний талаар энэ уншсан хүмүүсийн бодлого зохиожээ. За, эльфүүд бол дараа нь гарч ирсэн юм байна. За. Анчтай гой нэртэй. Варда гэд юу ч үгүй ингээ нэг хүн байсан юм уу, бурхан ч байсан юм уу. Тэр нь ингээ однуудыг асаагаад од үүссэн юм байна л да, тий. Тэгсний дараа эльфүүд үүссэн юм байна, сэрсэн юм байна. Тэгэд баг тэд нартай зэрэгцээж явах уу энтүүд үүссэн юм. Энт гэдэг ч одоо нөгөө юу шүү дээ. Нэг ганц 2 анги дээр гардаг те нэг моднууд ярьдаг моднууд том моднууд ирээд Яа чи ямар лаб орж байгаад видалт яриад байдаг. Ашиг. Видалтыг чинь би энэ видалт гэж тавьчихгүй. Мартахгүй тул хэдэн юу ч байх вэ? Видалт хоёрхан видалт байна. Тэ энэ тавьчихгүй. 6 Ер нь бол хүний дундуур тасдах чи ямар ч муухай бүдүүлэг юм. Хүн хичээнгүйлэн юм орчуулж авах чинь. За тэгээд юу ч гэнэ үү те арда гэдэг тийм монгол үг шиг юм шиг хаашаа юм те. Арда гэдэг одоо бодвол уулч юм уу мод ойн. Дэнтүүд нь бас үүссэн гинэ. За энэ хоёр ингээл цутаал үүссэн юм байна. Тэр номноос айгүй их авцсан юм байна. Баахан үлгэр домогтой бодлого боллоо. За тэгээд тэр энтүүд ойд үүссэн юм байна. За ойд үүсээд ойргоо ирсэн юм байна. Тэгсэн чинь тэд нар юм ярьж чаддаггүй байсан гинэ. За ер нь бол канон дээр ч нэг юм ярьдаггүй шүү дээ. Нэг удаанаар нэг ярьдаг. За нөхдүүд юм ярьж чаддаггүй. Тэднийг хин ярьж сургасан бай гэхээр эльфүүд ярьж сургасан. За тэгээд тэд нарт тэр ярих нь их аятайхан санагдсан юм байна л да. За хүмүүсийн хэлийг ч гэсэн тэгээд сурсан юм байна. За тэр жоо. Энэ бол ингээд юу вэ? Энэ ерөөхдөө 10 жилийн хүүхдийн бодлого байхгүй. Тэгэхээр та нар болвол 10 жилийн хүүхдийн бодлогыг уулна. Янз бүрийн бодох хэрэгтэй доо. Би төвшний бүр доошлуулад ингээ 10 жилийн хүүхдийн бодлого аваад ирлээ шүү дээ. За гинэ. За хэл сурах тухай бодлого юм байна. За эльфүүд ч өөрсдөө ярьж чаддаг те учиргүй сайхан ярьдаг. Тэгээд хэл зааж эхэлсэн юм байна тэр моднуудад. За хамгийн анхны энт нь модон. За мод гэж юу? Хамгийн анхны мод нь болохоор хоёрхан үг мэддэг байсан юм байна. Танкаве гэдэг нь тим гэсэн үг юм байна. Ла гэдэг нь үгүй гэсэн үг юм байна. За ингээ хоёр үг мэддэг байсан. Yes no гэдэг хоёр үг л мэддэг байсан юм байна. Тэгээд тэр чинь хоёр үг мэддэг болцсон гэдэг чи одоо сургалтанд суудсан мод байх нь шүү дээ тий. Энд мод. Тэгээд тэр сургалтанд суусан сургалтыг төгссөн энт нь дахиад нэг хөгшин тэгээд бас нэг залуу хоёр мод сонгож аваад хоёулаа ярьж чаддгүй те. Тэгээд тэднэрт өөрсдийнхөө мэддэг бүх үгийг заачдаг. За тэгэхээр одоо эхний удаад бол yes no хоёроо заах юм байна. За тэгээд бүх үгээ заачдаг. Тэрнийхэн дараа цааш нь сургалтыг нь эльфүүд өөрсдөө хийдэг байсан гинэ. За юу ч яриад байна. За тэгэнгүүт ямар хачин болов. За эльфүүд болохоор эльфүүд дээр ирсэн тэр мод болохоор
ээлжүүдээс жоохон хэл сурчаад буцаж ирээд хүмүүсээс дахиад нэг хөгшин нэг залуу модыг аваад тэгээд өөрийнхөө мэддэг бүх үгийг заагаад өгчдөг байсан юм гинэ. Тэгээд ээлжүүдэд өгчдөг. Йоо, яасан хэцүү сургалт бай. За нэг иймэрхүү. За ингэж жаад өгүүлбэрийг уншаад дуусгаар ерөнхийдөө энэ үлгэр домгийг хасаад яг юу болох гээд байгааг нь гараад ирэх баг. Тэгэхээр нөгөө залуу мод хөгшин модныг нэг сонгож аваад байгаа юм. Тэгэхээр залуу моднууд бол эльфүүдээс өөрийнхөө мэддэг үгнүүд гэж байгаа шүү дээ. Үгний тоо гэж байгаа. Тэр тоон дээрээ дахиад тэр тоогоор үг сурдаг. Өөрөөр хоёр үг мэддэг энт очоод эльфтээр очоод мод эльфтээр очоод дахиад хоёр үг нэмээд сурчдаг юм байна. Тэгэхээр мэддэг үгнийхээ тоог хоёр дахин нэмэгдүүлдэг юм байна шүү. Хөгшин мод болохоор эльфүүдээр очсноо өөрийнхөө үгнүүдийг зөвхөн нэгээр л нэмдэг. Тэр хоёр дахин нэмдэг үү залуу мод шиг зөвхөн нэг ширхэг үгэл нэмж сурд юм байна. За нэг юм ялгаатай. Тэгээд эльфүүдээр очиж нөгөө үгнүүд нэмж сурсан моднууд болохоор тэгээд дуустаа дахиж хизээч шинэ үг нэмж сурдаг уу. За нэг ийм маягаар нөгөө эльфүүд моднуудад үг зааж өгсөн юм байна. Үгнүүд зааж өгсөн юм байна. Тэгэхээр нийт моднуудын тоо бол зөндөө олон байгаа. Тэгэхээр яг энэ бодлого нь юу бол нэг юм олох ёстой шүү бодлого чинь тэрнийг ол энийг ол гэх. Тэгэхээр юу болох ёстой вэ гэхээр яг 150 үг мэддэг хэдэн Квенисky гэдэг юм л да. Яг 150 үг мэддэг хэдэн мод байдаг вэ гэсэн тийм асуулт байж болох юм. Гэхдээ яг ер нь бол бодлого нь бол яг 150 биш байх л та. Яг хэдэн үг мэддэг гэд асуух байх. За оролтон дээр нь KP гээд хоёр тоо үг тийм байна. Кан сая дотор, Pen тэр бум дотор. Тэгээд юу болох ёстой вэ гэхээр яг K шиг үг мэддэг мод хэдэн ширхэг байх вэ гэдгийг нь олох юм байна. Гэхдээ тэр тоон амар их байж магадгүй. Тэр нөгөө 2 дахин ихсэж байгаа учраас айгүй хурдан ихсэж магадгүй. Тэгээд нөгөө тэр бум энэ интежерийн хязгаараас давчих байх л та. Тэгэхээр нөгөө нэг тэр тоог юунд туугаад P хуваасны үлдэгдлийг гэдэг маань яг P-ийн цаанаас өгчих юм шүү дээ, тий. Тэгэхээр яг хамгийн дээд нь тэр бум гэдэг өгчвөл тэр бум хуваасны үлдэгдлийг олох юм байна. Гаяа гараа явчих. За тэгээд жишээ өгдлүүд нь 4 юу болж байгаа. 4 үг мэддэг мод хэд байх вэ? Энд хэд байх вэ гэхээр 10 биш ээ. 4 үг моддаг 4 үг мэддэг мод хэд байхыг нь олоод 10 туугаад үлдэгдлийг гаргах юм байна. Тэнгүүд 2 ичжээ. За энийг бол цээжээр баг болчих واخ тий. Юу гэсэн үг хамгийн ихний мод чинь эльфтээр ирээд yes no гэд 2 үг сурсан гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр хамгийн ихний мод бол очоод нөгөө нэг хүмүүсээс нөгөө доотлоо бусад моднуудаас харж байгаа нэг хөгшин мод авчираад нэг залуу мод авчираад тэгээд тэр хоёртаа нөгөө өөрийнхөө мэддэг үгнүүдийг заагаад өгч. Тэгэхээр хөгшин залуу хоёр мод хоёулаа 2 үгтэй болчихно. Тэгээд тэр хоёр эльфүүдээр очоод цаашаа жоохон сургалт явуулангууд залуу нь 2 үгээ 4 болгочихно шүү дээ. 2 дахин ихсгээд хөгшин нь бол 3 гээл тэгэл дуусна гэсэн үг. За би одоо нөгөө нэг амар зургаал бас зуръя да. Пинта гэлөө. Пинта. Энэ юм уу? За ингээл зуръя да. Түүл юу вэ? Түүл гээд хөрөнгө юм зурж агаад ректангл гэсэн юм шиг хөрөнгө юм зурж агаад ингэчээ. Ага мод зурагдаад энэ ямар хөгийн мод вэ? Хөгийн мод вэ гэнэ. Энэ яагаад өнгө нь гарахгүй юм лаа? Ийм үгтэй л зуръя. Ёо ингэж зурд юм уу? Хайшаач. За. Тэгэхээр точтой юталс. Ингээ өнгөгүй болчиход юм аа. Сони юм аа. Политро. Ирнэ. Има харанганы юм уу? Май. Энэ очие. Копи тас. Ой.
Юу вэ? Өө ямар сонин эрдах тэр бай. За. Энэ нөгөө 2 үг мэддэг мод нь хамгийн анхны мод 2 үг мэддэг. За дунд нь дотор нь 2 гээд зурчий. 2 гээд өччихье. Энэ ястай хөгийн юм аа. Яа юм уу маягаар гардаг ч байна. За 2 үг мэддэг мод байгаа. Тэгээ яг хөгшин залуу 2 нөхөр олж авсан. Тэр нь ч зургдаг, селекшн юм шүү дээ. Навшоо. Тийм байна. За. Гой бүрэн кем зурдаг энэ юм шиг байна. Юм байна. За энийгээ тойруулаад зурчихгүй. Ёстой нэг сонин эрдахтар, сонин эрдахтар юм. За энэ дээр ингэж бод энийгээ тойруулаад зурчих юм. Ёстой. Энэ одоо юм зураад байгаа юм уу? Зурахгүй. Заавал юу. Нөгөө нэг харандаа гараад зуръя юм байна. Энэ одоо маш өнгөхгүй харагдаж байна. Өнгөө сонгоё гэсэн. Өнгөө энэ дээрс очиод ингэ сонгоч. Ааш. Хар гэл нэг юм гарч ирэх. Харан сонгочлоо. Одоо хараар зурх уу? Зураад ч юм шиг байна. Биер шиг юмар зуръя. Багш нарт хизээ нэг цагт нэг тачтай скрин өхөл бах та. Фото самбар дээр зурхаар энэ үлдэхгүй юм даа. За нэг Валерийн оюуч устгаа ичи гэж бод. Чи бүрстэй юм байна. Верня. Има клипборд гэнэ. Мангар том зураг. Окей. Энэ юу юм? Rounded rectangle гэнэ. Rounded rectangle зурья. Тэгэхээр ингэ зурх юм уу? Зурч чинь яамаа та. Стол нөгөө. За энэ хамгийн ихний мод 2 үг сурсан. 2-ын тоо өчүүхэн жоохон болчлоо. Энийг бүр амар том болгоё. 36. Ингэж харагдах юм шүү. За 2 сурцсан нэг мод байж исэн. Тэгэнгүүтээ хөгшин залуу 2 хүн олоод 2 мод олоод заасан 2 үгээ. Энэ 2 юутай болох нь шүү дээ. Хөгшин залуу гэдгийг л ингээл юугаар зурчий. Нэг модоор зурчий. Тэгэхээр яг энэ тийс ингээд нэг за аль тал нь чимптэй те. За баруун тал нь залуу, зүүн тал нь хөгшин гэд үзчихье. Тэгхийн бол хоёулаа 2 үг мэддэг учраас энэ 2 мод том жижиг орчилж байгаа. Тэгэхээр хоёулаа нь 2 гэж бичиж байгаа. Юу ч гэсэн хоёулаа 2 үг мэддэг болчоод ээлхүүд дээр очиод үгнийхээ запасыг дээшлүүлэх нэ, сургалтанд суух нэ. Тэнгүүд залуу нь баруун тал нь гэсэн тий. Залуу нь 2 үгээ 2 дахь x-гээ 4-тэй болчихно. Хөгшин нь бол 2 үгээ зөвхөн нэгээр нэмэгдүүлнэхээр 3-тай болчихно гэсэн. За нэг юм. Тэгэл энэ модны хийх ажил бол ингээд дуусаа тий. 2 өөр модоо сонгож олоод тэгээд явуулсан. Одоо энэ 2 өөрсдөө цаашаа бас дахиад нэг хөгшин залуу хүн болох байхгүй юу? Тэгэхээр ингээд энд бол ийм 2 явуулна. Нөгөөх нь бас нэг газраас 2 мод олоод ямар амар зурт юм ингээс шулуун гаргаж ирэл. Зураадах юм аа. За энэ 3 бол жишээ нь энэ талдаа хөгшүүнээ олоод тэр хөгшүүн зааж өгсөн 3 үгийг аваад явж ирсэн ээлхүүд дээр очиод тэрийг 4 болгочихно гэсэн үг нэгээр нэмэгдүүлээд. Баруун талын энэ хөгшин модны олсон залуу мод нь 3 үгийн сурч аваад ээлхүүд дээр очиод тэрийг 6 болгочихно. Нэг юмрхүү. Энийг нэг холбоё тий. Нэг ийм мод үүсгэх нь нөгөө бодлого нь угаасаа би нөгөө мод зодтой холбоотой
бодлого сонгоцсон болохоор ингээд яагарахгүй доторны мод зурагтахаар л байна. Энэ залуу мод бол өөрийнхөө мэддэг дөрвөн үгийг өөр нэг хоёр модонд заана. Тэгээд яг уу энтлийнх нь хөгшин гэдэг байна. Хөгшин мод нь тэрний нэгээр л нэмэгдүүлнэ. Нөгөөх нь хоёр дахин нэмэгдүүлнэ. Нэг иймэрхүү байдлаар явна гэсэн. Тэгэхээр ер нь бол нөгөө тэр ент, мент, эльф, мэлфтэй, варда, марда хамаагүй. Одоо яг уу иймэрхүү байдлаар мод зурхад үндсэн дээр варан тишээ явахаар хоёр дахин нэмэгдүүлдэг. Зүүн тишээ явахаар нэгээр нэмэгдүүлдэг. Тэ нэг айгуу тийм бус байдлаар нэмэгдэх юм байна. Ингээд яваа цаашаа ингээд 2-2-оор ихсээд яваад байгаа. Юу вэ? 2-2 хүүхдтэй оройтой. Хоёртой мод байна. Варан тишээ явахаар хоёр дахин ихсдэг, зүүн тишээ явахаар нэгээр нэмэгддэг. Гэдэг бүх орой дээр нь тийм байдаг. Тэгвэл энэ дотор жишээ нь сая нэг дид бодлого дээр бол юу олоодох гэдэг нь нөхөр дөрвөн үг мэддэг мод хэд байх вэ? Тэрийг олоодох гэж байна. За 10 туад үлдэгдлийн гаргана гэсэн 2 л гэж гарч байна л да. Мөн үү? 2 гэдэг нь энэ одоо энэ 2 гараад ирсэн байгаа. Тэгээ энэс өөр дөрвөн үг мэддэг мод энд гарч ирэхгүй л гэдэг юм байна л да. Тэр нь мөн билүү? Тэр нь юу үнэн үү? Одоо эндээс хараад хэлэхэд энэс өөр дөрвөн гарч ирэх үү? Энэ мод дахиад доошоо зөндөө орой байгаа шүү дээ. Хар мянга байгаа. 2 дахин нэмэгдээд яваад байгаа юм. Эхлээд нэг мод дараа нь 3 болсон. Тэгээд чид болж байгаа. 7 болцсон. Тэгээ бодвол 15 болох байх те. Тэгээ 31 болно ингээд зөндөө. Тэгэхээр энэ иймэрхүү дүрмээр явхад энэ модон дээр дахиад дөрөв гарч ирэх үү? Өгүүлбэр дээр нь бол гарч ирэхэрэг үл бичсэн юм байна те. Жишээн дээр нь. Гэдэг асуулт байна. Гарч ирэх үү? Гарч ирэхгүй юу? Та нар юу гэж бодож байна? Би оноо монот юм юу гэсэн өөрсдийнх нь буудаал үзэхгүй юм. Юм буудаж байгаа юм шиг те. Гарч ирэхгүй. Гарч ирэх үү? Гарч ирэхгүй бол та хоёр чинь нийлж байгаад нэг юм хэлдэ бүрэн. Танаа ангийнхан чинь хаашаа алуулчих. Нэг багш ороод ирсэн, хоёр дахь багш ороод ирсэн чинь өсрөөд алуулчих. Гарч ирэхгүй юм шиг байна те. Гарч ирэхгүй гэж. За гарч ирнэ ирэхгүй гэж хэлэхэд бол айгүй сайхан. Амархуу. За гарч ирэхгүй гэдэг нь бол бодлогынхаа дагуу болж ирээ. Яагаад гарч ирэхгүй вэ гэдэг нь л хэцүү асуулт те. Гарч ирнэ ирэхгүй гэдэг аль нэг нь буудах чадвал болно. Яагаад гарч ирэхгүй гэж гэдэг. Дахиад асуултаа жоохон өндрүүллээ. Учир салааж байгааг гинт хуурчнаа. Юу гэсэн бэ? Одоо яг уу би зүгээр л лаб дээр л асууж байгаа шүү дээ. Тийм болохоор буруучлсан зөвчөөс олон жоохон тодхон сайхан яриад ингээд яахгүй бол нөгөө нэг яриа харилцааны чадвар модууд ч одоо тэ жоохон тод итгэлтэй ярихгүй нөгөө нь сонсохгүй л яаж ойлгох вэ? Ойлгомжтой байдаг ярмаар. За би энэ модоо гоё нийлүүлье. За энэ усууд ёо яа манай хайрын бол нэмэгдэж штэ. Та нар чи хаана ингэж бөөнөрөө ингэж байж байгаа. Би юу нэг бодож байна. Одоо нэг дараагийн доногч ч юм уу. За бүр цаашлаж одоо дараагийн доногч сая нэг орж ирсэн. Сая нэг багш нар орж ирээд хичээлдээс суунагаа дайрлаа. Тэгсэн чинь ганцхан хүн үлдээд бусдын цухтаа явчлаа. Тэгээ 3 багштай суулаа гэхэд 3 багш нэг оюутныг тойрч харж суугаад явах вэ. Тэгээд дараа бол хойшлуулчлаа. Тэгсэн чинь манай оюутнууд ийм жоохон жудаггүй оюутнууд байна. Тэгээ хоцорч моцроод тий. Одоо юу гэсэн юм. 40-оос юу лээ 20-оос эхэлдэг үстэй тий. 24 34 минут нэг явчихдаг. Тийм болохоор одоо би юу штэ. Өнөөдөр зөвхөн тэхээ үсэг тавьчих гинэ. Хоцорсон гэж. Тэгээ тэрэн дээр яг эртний оноос бол тэгэл нэг ирээл нэг оноо авч байгаа шүү дээ болно тий 16 оног 16 одоо ирээд 16 оноо авч байгаа шүү дээ. Тэгээ хоцорч ирэхээр ч одоо тал нь 91 оноо авах байна. Тэгээ гоцорч ирсэн улсууд бүр 0 авахгүй бол надаа нэг нэрээ хэлтэй. Бүртгий. Усан дава. За өөдтэй. Тэгтэмэр. Та ер нь ингээд хагуур яваад ингээд юу хийсэн чинь бааж үлдээсэн юм шиг. Тэгээд замаараа гайгүй юу нөө вакцин хийлгээд. Тэгээд
олон асуудалтай хүмүүс байх юм. Баялаг амьдралд болсооч. За Гуанзанд очиж байгаа зарим хоцорсон. Тэгэхээр Гуанзад хамсах. Аль Гуанзанд вэ? Энэ манай сургуулийн Гуанз хов хоосон мангар том спортын заал шиг юм хов хоосон байгалах юм. Хол гарах болсон юм уу? Йоо. Тэр ч том асуудал байна шүү. Тэгэл та нар мэдгүй харин одоо тэгээд хүмүүс орохгүй л байгаа юм. Яагаад жарахгүй бүгд. Гэр орондоо хоолоо ингээд хийгээд аваад ирдэг болсон юм билээ штэ. Зарим багш нар бол оюутнууд хийгээд ирэхэд жоохон болдгон болов. Нөгөө нэг ингээд хоолоо хийж авчираад нэг хичээч бүр өнгөрлөлтөө. Ингээд хоолоо хийж авчираад ганцны тэр сул ширээн дээр ингээд тавьжгаад тэгээд чирээд юм. Хүйтэн байд юм уу? Халааж болохгүй юм. Хөрхий. За тэгж байгаа л бүх юм сайхан болох байлгүй те. Бүгдээрээ л хүндрэлтэй. Усууд байгаад ах шиг хай. За одоо юм байна. Яа за шинэ орж ирсэн усууд. Дөрмөн одоо яг ямар дөрмөөс болтоо. Би сая амар гоё хэлээгүй лөө. Ингээд салгалаад зурсан шүү дээ. Нэг мөрөөс хийсэн. Эхлээд хамгийн дээдлэлт нь 2 гэдэг юм орой байсан юм аа. Одоо тэр өгүүлбэр хаялаа эльфүүд байна уу, зомбинууд байна уу те. Хамаагүй. Юу моднууд байна уу? 2 гээд орой байсан юм аа. Модны орой үндсэн дээр нь те орой гинэ үндснэ. Тэгээд энэ 2 орой гэсэн оройгоос 2-ийн мод учраас юм 2 орой л гардаг. Тэгээ энэ дотор нь байгаа тоогоо баруун тишээ салаалахаараа баруун хүүтэй болохоор 2-оор үржээ тавьчихдаг. Зүүн тишээ болохоор зүгээр нэгээр нэмэгдүүлээд тавьчихдаг юм аа. Гэсэн ганцхан дүрмтэй. Тэгээд цаашаа дахиад яг 4 гэдэг орой байлаа. Баруун таашаа явсан нэг баруун хүүтэй болохоор өөрийнхөө доторгоо 4 гэдэг тоог 2-оор үржүүлээд 2 4 хийдэг 8 гэдэг тоог тавилаа. Баруун чи баруун хүн те. Зүүн хүү дээрээ болохоор энэ тоо дээрээ нэгийг нэмээ. 4 дээр нэгийг нэмээд хэд вэ? 5 ингээд тавьчих. 3 нийшиг бас адилхан 6 гээд ишиг баруун тишээ явахаар 2 дахин ихсдэг. Зүүн тишээ явахаар нэгээр л нэмэгддэг. Баруун тишээ бол огцом нэмэгдэх нь штэ. Ингээд доошоо ургаад яваад байгаа мод байлаа гэж бодъё. Энд 4 гэсэн утгатай орой хэд байх вэ гэсэн чинь яг нь 2 байна гэд бичсэн байсан. Тэгсэн чинь 2 нь байж лээ л да. Зүгээр бид нар дахиад өшөө 4 гэсэн утгатай орой гарч ирэх үгүй юу гэдэг дээр л асуугаад байгаа шүү дээ. Тэг яагаад вэ гэдэг юм. Гарч ирэхгүй гэдэг нь жоох болж байна те. Гарч ирнэ ирэхгүйгээд 2 хариултын нэг нь буудчихлаа гэж үзье. Буудсаа гэж ойлгох шүү дээ. Одоо тэгээд хэрвээ тайлбарлаж чадчихвэл тэг яагаад гарч ирэхгүй гэдгийг хэлж ивэл би тэгээ цаашаа явах гэдэг л да. Ямар ч оноо моноо авахгүй тэгэхээр одоо их зоригтойгоор яагаад гэвэл эн чинь 4 гэдэг чинь муухай муу ёронтой гарч ирэхгүй энэ тэгээд ямар ч хариултайсан болно. Гол нь та нарыг яриад өгөөч, дуграад өгөөч гэдэг байгаа. Ямар нэг тийм зүйлийг ингээд тайлбарладаг те хэлэлцдэг, шүүмжилдэг ч юм уу тийм болохгүй. Багш одоо тэр 3-аас салаад ирсэн 4 маань пакет цаашаа салаад гарч ирж байгаа 8 болон 5-аас салаад гарч ирнэ шүү дээ. 6-аас салаалаа гэхэлэр чинь 12 болон 7. Тэгээд бодоод үзэнгүүт 4 гэдэг арай нь 2 удаа гарчих боломжтой. 2-оос дэш гарч ирлээ гэдэг чинь 2-оор үжилтний спорт нэгээр нэг бол 4-ийн бацагдаад гарчин. Лайта сайхан тайлбарлаа гэж одоо айгүй танастай нэг дэлгэн дээр очих гэж зовх юм аа. Бацагдаад гарч ирэх байгаа юм байна тий. Гол шалтгаан нь бацагдаад гарч ирэх байгаа юм байна. За, ер нь бол яг уу арай нэг тийм ч одоо тэгэл диплом хамгаалж явахдаа миний програм бол өстой юм бацдаг програм гэж болохгүй шүү дээ. Арай нэг тийм математик юу байдлаар тий. И доошо явах тусмаа манай мод ингээд нэмэгдэж байгаа нөгөө нэг энэ доторх утгууд нь тий. Нэг бол нэгээр нэмэгдэж байгаа, доор хойш нэгээр нэмэгдэж байгаа, эсвэл бүр 2 дахин нэмэгдэж байгаа. Тэгэхээр яах нь одоо энэ доотлын төвшний навчнууд байна, 4 навч байна, 4 6 5 8 тий. Энэ 4 доошоо нэмэгдэж л таараа. Тэгэхээр дахиж 4 гарахгүй гэх магийн юм хэлэх нэ шүү дээ. Хамгийн бага нь 4 байна тий. Энэ 4 бол доор очиод 4-өөр байж гин гэж байхгүй. Чин доор хойш нэгээр нэмэгдээ 5 болчих шүү дээ зүүн дэше яваа тий. Тийм болохоор дахиж 4 гарахгүй. Энэ бол ингээд дуусцаа. Бүгдээрээ цаашаа өсөд явна те. Энэ 5 6 8 бол бүр 4-өөс их та улам цаашаа өснө. Тэгэхээр 4 бол гарахгүй гэсэн үг. За, нэг тиймэрхүү жоохон дасгал хийчлээ. Одоо бидний бодлого бол яг энэ 4-ийг хэд удаа явах гэдгийг олох биш шүү дээ те. За, 2 байна гэд гарцсан байна. Эхний жишээ оролтын ингээ айгүй сүрхий харлаа. Тэгсэн чинь 2 юм байна гэд. Өө ч манай гэрээний цаг болчлаа. Тэгээд 8 дээр одоо яана вэ гэсэн чинь 5 байна гинэ. За, тэгэхээр яг 8 дээр ягаад 5 байна вэ гэхээр
ингээл зурсан чинь 5 8 гараад цаашаага яхаа байцсан гэсэн үг шүү дээ тий. Тэрний данаас цаас масан дээр зураад өөртөө үзүүл гарах л баг л та. За 5 8 гаргах чи хөөе. 1 8 л гараад ирсэн юм байна тий. Ингээд шууд тоог нь тавьчих. 5 энэ дээр хүрээгүй болчихсон тий. 8 2 дахь 8 гараад ирлээ. 6-аас явахаар 7 нэр 12 онч жижиг юм шүү дээ. 6 ёо энэ чи яагаад мэс чи 10 гарч ирнэ. За энэ болох энэ бол 9 16. За тэгэхээр яг хуу энэ мөчрийг бол цааш нь хөрвүүлэх хэрэг болчихлоо тий. Тэр тэргүй амар том болцсон. Эндээс 8 гарна гэж байхчихгүй тий. Эндээс энэ ч одоо ингээл цаашаа улам өсөөл явчихна. Тэгэхээр ерөөс байхгүй. Яг энэ нэгийг тоолчих тий. 1 8 байна. Энд 2 дахь 8 байна. Энэ нэг 8-аас бага тоонуудаас л өсөж байгаа бол 8 гарчиж магадгүй тий. Тэгэхээр за энэ 7-оос ингээд энэ дээр 8 гарах юм байна. Эндээс 5-аас ингэж нэг яваад 6 болоод дахиад нэг яваад 7 болоод тэгээ 8 гэдэг гарчих юм байна тий. За энэ бүр гэрчээ. 6-аас 2 яваа. 7 гэдэг 8. Он дээр ингээ дандаа зүүн тийш явсараа 8 гарах юм байна. Бас нэг ийм асуулт байна. Айгуу с ичгтэй асуулт. Энэ дандаа зүүн тийш явсараа 8 гарчлаа шүү дээ. 5 6 7 8 гэх. So баруун тийшээ явж мовж ингээд янз бүр олсоор гаад 8 гарчих юм шиг байна. Нэг энэ олон зүүн тийшээ явснуудын зарим нь баруун тийшээ явж байгаад тэгээд янз бүрийн аргаар 8 болчихгүй юу? Үгүй. Дутуу тоолчихгүй гэдэг байгаа юм л та. Багшаа тэр чинь дөрвийн дагуу тавчин 6 10-аас болчихсон биз дээ. Тэр 10 маань 8 таахгүй 10 маань чинь 6 дахиад 7 гэсэн биш. Тэг яг уу ингээд бүх боломжийн бүх боломжийн тийчин дид гарна гэдээ болно л та. Тэгэхээр яг тэрнийг бодвол арай нэг цөөхөн алхмаа. Жишээл би сая ингэж асуусан байхгүй. Энэ 5 6 7 чи 8-аас бага тоонууд юм байна тий. Тэгэхээр 8-аас бага тоонууд чинь нэг баруун тишээ гинт явж маваад тэгээ өөр аргаар 8 гаргачих юм биш угаа даа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хин хатан зэрэг болохоор тэгвэл 5-аас чинь баруун тишээ 10 гарна тэгэл 10-аас чинь тэгээд баруун тишээ зүүн тишээ тэр гэл бүх боломжийн явахаар чинь бид нар ч нэг бүх боломжийг шалгана гэдэг чинь хамгийн удаан арга гэдэг байгаа шүү дээ. Тэгээд амар их цаас итэн тий. Энд дээр багтаа очлаа шүү дээ. Тэгэхээр зүгээр ерөнхийдөө ингээд харчхаар юу байна гэхээр тэргүй гарахгүй маа гэж бид нар яагаад шууд үзээд байгаа юм бэ гэдэг нь 5 6 7-оос аль нэгнээс нь баруун тишээ нэг л явбал тэгэл 8-аас ихтэрчин үстэй тий. 5 бол 10 болчин 6 бол 12 болчин 7 бол 14 болчин. Тэгэхээр энэ дээр өөр 8 гарахгүй маа. Нэг бид нэр түрүүний хичээлдээ лекцнэр юу лээ гүний нэвтрэл хийж нэг оройг хайчихгүй юмсан гэдэг. Тэгээ эсвэл давхар тоолчихгүй юмсан гэдсэн. Тэр шиг энэ дээр бас давхар тоолчихгүй юмсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол нэг л 8 гарах юм байна. Энэ 8 бол 8 гарсан бол энэс аль тишээ салаас 8-аас ихсэн явчин тий. Тэгэхээр энийг ингээ орхичихна. Энэ 7 бол энэ талтаа 8 гарах юм байна. За ингээ ер нь нөгөө нэг тоонтой хүрэх гээд байна уу? 8. Өшөө энэ 6 дээрээс гарна те нэлээд явж байгаа. 7 8. За нэг юм хөө. Тэгэхээр ерөнхийдөө бол яг сайхан ингээд 7 8 гэд гаргачихж гинэ үү. За энэ бол нөгөө бид нар гар аргаар ингээд тоолоод байгаа. Бараг л нөгөө бүх боломжийг шалгаад байгаа учраас ингээд гаргацаад байл та тий. Шалгах шахуул гаргаад 1 2 3 4 5 гарчлаа тий. За зөв юм аа зөв юм байна. За нэг юм мод байна. За тэгээ энийг бол бид нар ингээд зурч чадахгүй шүү дээ тий. 360 үг мэддэг гэхээр чинь ч одоо бүр амар их болчих тоолно шүү дээ. Тэгээд тэрнээс ахуулаад бид нар програмаар тоолохоос өөр аргагүй. Програмаар тоолохдоо яаж ингэж тоолох вэ? Гэсэн л тийм програм бичих юм байна. За өгүүлбэрийн хувьд бол нэг иймэрхүү. Өнөө яаж бодох вэ гэдгийг жоохон бодоцгоё доо.